За баярлалаа хүндэт үзэгчдээ. Энэ өдрийн мэдээллийн хөтөлбөрийн тодруулга болон эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн тодруулгад нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалт газрын дарга лавг дорж оролцоход бэлэн болсон байна. Нийгмийн даатгалын асуудал бол олон нийтийн анхаарлын төвд байдаг. Ялангуяа нийгмээр их сонирхдаг. Бид нар энийг яаж төлдөг юм бэ? Яаж авдаг юм бэ? Нөгөө буцаа олголт яадаг юм бэ? Цалин дээрээс ингэжлэгээд маш олон асуудлууд байдаг. Гэтэл танах сайн нэг юм арга хэмжээ зохион байгуулжээ. Итгэлцлийн аян 1 сарын хугацаатай гэдэг. Энийн гол онцлог давуу тал нь юунд юм байна вэ гэдэг талаас хоол яриа эхэллээ. За нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан тушаалаар 2025 оны 9-р сарын 15-наас 2025 оны 10-р сарын 15-ны хооронд 1 сарын хугацаатай итгэлцлийн аяныг бол ингээд зарлж байна. За өнөөдөр нийгмийн даатгалын байгууллага 2025 оны 8-р сарын эцсийн байдлаар бол 61316 ажил олгогчтой харьцаж байна. Сая 200 мянган даатгуулагчийг албан журмаар болон сайн дураар нийгмийн даатгалд хамруулж байна. За энэ онд бол манай нийгмийн даатгалын байгууллага зөвхөн шимтгэлийн орлогоороо бол 5.4 их найт төгрөгийн орлогыг бүрдүүлэхээр за буцаагаад одоо тэтгэвэр тэтгэмж төлбөр зардал гээд манайх одоо хуулийн дагуу болгодог. Энэ зардал бол 5.8 их найт төгрөгийн зардал санхүүжилт хийхээр 2025 оны нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуульд ингээд туссан бид нар энэ нийтлээ ингээд ажиллаж байна. Тэгэхээр энэ 9-р сарын 1-ний өдрийн байдлаар нийт одоо харилцаж байгаа байгууллагуудаас маань 19400 байгууллага бол хоримтлагдсан нийгмийн даатгалын шимтгэлийн өртөө байна. За энэ өрийн хэмжээ бол одоо энэ нийт байгууллагуудын өрийн хэмжээ бол нэг 524.9 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр манад үүсгчээд одоо нэгсэндээ нийгмийн даатгалын байгууллага авлагатай гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ 19400 байгууллагын 170 мянган даатгуулагчид одоо тэтгэвэр тэтгэмж авах тий. За нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж авах, за нийгмийн даатгалын үйлчилгээг авах, за мөн одоо гадаад орнд визийн мэдүүлэг, за банкнаас зээл авах зэрэгт одоо энэ бас нийгмийн даатгалын байгууллагын нэг бол одоо шимтгэл төлөлт нь өөрөө бас их чухал мэдээлэл байдаг болсон шүү дээ. Тэгэхээр энэний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй аж ахуйн нэгж байгууллагууд өр үүсгээд явна гэдэг маань эргээгээ даатгуулагч талдаа ингээд нийгмийн даатгалын үйлчилгээ болон одоо бусад одоо үйлчилгээг авахд ингээд санхүүгийн болон нийгмийн эрсдэл хүлээлгэх хэмжээнд хүрчээд байна л да. Тэгэхээр нийгмийн даатгалын байгууллага одоо сүүлийн 10 жилийн хугацаанд бол энэ итгэлцлийн аяныг бол ингээд энэ удаад зохион байгуулж байна. Тэгэхээр энэ итгэлцлийн аян ямар учиртай юм гэхээр нөгөө хоримтлагдсан өртөө байгаа 19400 ажил олгогчийг бол за манайх ингээд нийгмийн даатгалын хуулиараа бол тухайн байгууллагатай эхлээд уулзалт хийгээд албан үр авлага барагдуулах албан шаардлага хургуулээд тэгээд данс одоо харилцагч банкныхын зарлагын гүйлгээ буюу дансыг хаагаад тэгээд дараа нь шүүхийн байгууллагт шилжүүлээд гэх мэтчлэнгээр үр авлага барагдуулахын процесс ажиллагаа бол явагддаг. Энэ өнөөдөр ч гэсэн ингээд явагдаад байж байна. Тэгэхээр одоо үндсэндээ бол манайхын 19400 байгууллагын 13700 байгууллагын дансыг өнөөдрийн байдлаар бол хаачихсан ингээд байж байгаа юм. Тэгэхээр энэ итгэлцлийн аяны 1 сарын хүрээнд тухайн байгууллагуудыг нийгмийн даатгалын одоо хариалах нийгмийн даатгалын байгууллагатай ирж уулзаач, холбогдох хүсэлтэд гаргаач. Тэр нь яг гэхээр тухайн байгууллага одоо өнөөдөр байгаа өөрийнхөө 10% ингээд төлчих юм бол 10-аас доошгүй хувийг төлөөд барагдуулчих юм бол үлдсэн одоо өрн дээр нь үр авлага барагдуулах 6 сар хүртэл хугацаатай гэрээ байгуулах юм. За тэр нь гэрээ нь яг гэхээр тухайн ажил олгогчоос танах одоо яаж төлөх бололцоотой хэдий танад ямар орлого орчих бололцоотой тэрнийхэн дагуу одоо хүсэлтийн дагуу гэрээ байгуулад дансыг нээгээд одоо хаацсан байсан данснуудыг нээх нь энэ аяны хугацаанд дахиж шинээр байгууллагын дансыг хаахгүй байх нь шүү дээ. За дээрэс нь энэ 170 мянган одоо даатгуулагчдаас хэдэн ч үед ямар ч байсан тэтгэвэр авахгүй, тэтгэмж авахгүй тий янз янзын байдлаар тийм нөхцөл үүсчээд одоо тухайн байгууллагын өртөө гэдэг шалтгаанаар одоо өгдөхгүй байгаа тохиолдолд тухайн байгууллага 10% одоо шимтгэлээ төлөөд тэгээд хэрвээ энэ гэрээ байгууллагад энэ процесс явагдах юм бол тэр байгууллагын даатгуулагч нарт тэр саатаад байгаа тэтгэвэр тэтгэмжийг нь бүрэн гүйцэд олгохоор ийм ажиллагаа хийгдэж байгаа. Та бүхэн энэ тооцооллыг ер нь яаж гаргасан бэ? Эний давуу талбаас онцлог гэж шинэ 10% нь яг 20% байж болов уу, яг 30% байж болов уу гэж. Тэгэхээр 30% гэхээр 30% төлөх байгууллагууд бас цөөхрөөл ирнэ тий. Тэгэхээр энэ тооцооллыг ер нь яаж гаргасан? За тийм. Тэгэхээр ер нь бол одоо эдийн засаг бас тийм сангүй байна тий, хүнд байна. Аж ахуйн нэгж байгууллагууд за одоо дор хижил манай ингээд данс хаагдсан 19400 ажил олгогч бол тогтвортой өнөөдөр бизнесийн үйл ажиллагаа явуулах гэхээр дансанд нь орлого ороод идэг. Гарах зардлыг хаачлаа шүү дээ. Энд чинь хуулиараа одоо ингээд уг нь бол тухайн ажил олгогч маань нийгмийн даатгал ерөнхий хуулиар хүлээсэн үүргээрээ тухайн сартаа багтаагаад нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх ёстой. Өөрөөр хэлэх юм бол үр үүсгэхгүй явах ёстой байхгүй. Тэгэхээр тэр одоо үүрэг хангалтгүй биелэгдснээс одоо болоод өнөөдөр 524.9 тэрбум төгрөгийн хоримтлагдсан үр үүсчээд явж штэ. Тэгэхээр энэ байгууллагуудын хувьд доор хаяж нэг 10% төлөхгүй бол
одоо манайх чинь дөрөв би танд хэлсэн тийм ээ 5.4 их найт төгрөгийн орлогыг бүрдүүлэх гэдэг ингээд сууж байгаа одоо байгууллага шүү дээ. Тэгэхээр бол бас тодорхой хэмжээнд өрөө хөдлөгжээж бид нэр цаашаа процесс ажиллагаа явуулах гэдэг. Тэр байгууллагын хувьд ямар одоо ач холбогдолтой юм бэ гэхээр уг нь бол одоо манайх яг шууд энэ дансыг хаагаал одоо орсон мөнгнөөс нь хэдэн төгрөгийн өрөө гэдгийг тэрийн шууд одоо суудгаад үйл маргах журмаар гаргуулах тийм банкны тухай хууль бол манай нийгэм дадлын ерөнхий хуулиар зохицуулсан байдаг л да. Тэгэхээр эдгээр одоо аж ахуйн нэгж байгууллагуудад ядаж нэг 10% төлчөд 90% төлөх тэр мөнгөө бүрдүүлэх хугацаанд бизнесийн үйл ажиллагаанд доктортой яваач. Тэгээд тэр одоо хугацаа бол ер нь яг хөө нийгэм дадлын ерөнхий хуулиар нөгөө тухайн сардаа багтааж төлнө эсвэл эрх хөрхийн байгууллагаас тогтоож өгсөн хугацаагаар төлнө гэж байдгийг. Тэгэхээр тэр хуулийн хүрээнд манайх бол одоо 6 хүртэл сарын хугацаатай гэрээ тэр байгууллагатай байгуулах гэдэг байгаа байхгүй. Тэгээд өөрөөр хэлэх юм бол тэр 6 сарын хугацаанд тухайн байгууллага одоо манайхаас дансыг хаахгүй болохоор үйл ажиллагаанд хэвэн явагдаад тэр хооронд үйл ажиллагаа тогтворчно. За тэгээд дээрэс нь мөн одоо нөгөө бизнесийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ийм зорилгоор энэ аян хийгдэж байгаа. Энэний цаана ер нь бол нийгмийн даатгалын харилцаанаас хэн үр ашгийг хүртдэг вэ гэхээр даатгалагч нь хүртдэг. Тэгэхээр хамгийн гол юм тэр цаана байгаа энэ байгууллагуудад ажиллаад байгууллагын өртөө гэдэг шалтгаанаар тэтгэвэр тэтгэмж төлбөр зардлаа авч чадахгүй байгаа даатгалагч нарт бас тэтгэвэр тэтгэмж авах энэ том боломжийг бүрдүүлж өгч байгаа. Дээрэс нь ажиллагчийн тогтвортой үйл ажиллагааг одоо энэ хугацаанд дор хаяж 6 сарын хугацаанд дахиж тэр байгууллагын дансыг ингэж нэмж хаахгүйгээр энэ гэрээнийхээ хугацаанд ингээд бас одоо нэг удаа төлөх байсан үрийг нь ингээд бас хугацаа тавьж өгөөд тухайн одоо ажиллагч нарт бас боломж бүрдүүлж өгч байгаа гэсэн үг. Гэхдээ ер нь бол ажиллагч бол энэ нийгэм дадлын шимтгэлийг төлөх хуулиар үлдсэн үүрэгтэй байхгүй юу те. Одоо тухайн энэ нийгэм дадлын харилцаанд ажиллагч даатгалагч төр гэсэн юм 3 оролцоотой явдаг. Тэгэхээр ажиллагч даатгалагч маань одоо нийгмийн эрсдэл үүсгэхээс өмнө даатгалагчийг өндөр наслах, хөгжлийн бэрхшээлтэй болох, хөдөлмөрийн чадвараа алдах, хүүхэд төрүүлэх, одоо нас барах, ажилгүй болох зэрэг одоо ийм эрсдэлд учрахаас нь өмнө нийгмийн дадлын санд урдчилж мөнгө төлүүлж өөрийг нь даатгаад тэгээд буцаагаад хэрэгцээ шаардлага гарсан үед одоо нэг удаагаас болоод маш олон удаа магадгүй насан туршид нь ингээд сар болгон өгж байгаа мөнгөний төлбөрийн энэ харилцаа чинь нийгмийн даатгал байхгүй. Тэгэхээр бол тэгээд энэ ажил олгогч нарын хувьд гэхээр мэдээж тэр байгууллагууд одоо өртөө учраас дансаа хаалгацсан байгаа аж ахуйн нэгжүүд бол үйл ажиллагаагаа хэвийн доктортой явуулах боломжгүй болсон байгаа гэсэн. Тэгэхээр энэ дансыг нээж өгөх гээд байна. Тэгэхээр энэ хугацаанд бол тэр байгууллагууд гол нь өөрсдөө нийгмийн даатгалын байгууллага дээр ирж одоо захирал нь байдаг юм уу тэр одоо эрх бүхий хүмүүс нь ирж уулзаад холбогдох гэрээгээ байгуулад 10%-аар шимтгэлийг төлчих юм бол одоо нийт байгаа өрнийхөө л 10% гэсэн үг шүү дээ. 10%-ийн төлчих юм бол ядаж үлдсэн хувь дээр нь ингээд хугацаатай 6 сарын хугацаатай гэрээ байгуулад тэгэхээр энэ хугацаанд тэр чинь дансаа хаалгахгүй хэвийн үйл ажиллагаа явагдаад байна гэдэг чинь байгууллагын хувьд бол тэр 6 сарын байдаг юм уу тэрнээс цаашхын хугацаанд бол цаашид ингээд шимтгэлээ тогтмол төлөөд хэвшчих юм бол дараа нь тэр байгууллагуудад өөрсөнд нь үр хөөрөмтлөгтэй авахгүй амар байхгүй юу. Тэтгэвэр даатгуулагчдын хувьд бол мэдээж нийгмийн даатгалын үйлчлэгээ болон банкны визийн мэдүүлгийн гэх мэтчлэнгээр нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой тухайн иргэнд даатгуулагчд үүсдэг тэр санхүүгийн болон нийгмийн эрсдлээс нь аварч байгаа маа л гэсэн үг. Тэгэхээр ер нь бол нийгмийн даатгалын хуулиар ажиллагч маань өөрөө сардаа багтааж төлөхөр авлага үүсгэхгүй байх, оронтойгоо үнэн зөвөөр тайлагнах, хүмүүсийнхээ цалин бүгдийг одоо үнэн зөвөөр тайлагнах тэгж явах үүрэгтэй л дээ. Тэгээд за энэ одоо үр авлага барагдуулахтай холбоотой итгэлцлийн аяныг бол одоо сүүлийн баг 10 жилийн хугацаанд бол манай нийгмийн даатгалын байгууллага бол зарлаагүй байсан. Энэ удаад бол 2025 оны нийгмийн даатгалын байгууллагаас нийгмийн даатгалын ерхий газраас ажиллагч даатгалагчдыг дэмжих жил болгон зарласан. Тэгээд энэ одоо жилийн хүрээнд ажиллагчдад ийм дэмжлэг үзүүлэх, даатгалагчдыг нийгмийн болон санхүүгийн эрсдлээс хамгаалах ажиллагч гэсэн энэ 6 сарын хугацаанд энэ үр авлага алданг торгуулгүй төлнө гэдэг маань өөрөө тухайн байгууллагад бол бас аяг том дэмжлэг болж байгаа байхгүй яа. Тэгэхээр нийгмийн даатгалын ерөнхий хуулиар ингээд өөрөө үүсгэсэн байх юм бол хоног тутам 0.3% алданг тооцдог. Дахиад ирсэн зөрчлийн хуулиар энэ одоо тухайн ажиллагчийг одоо торгох шийтгэл ногдуулдаг ийм одоо хуулийн хариуцлагууд байдаг. Тийм учраас тухайн байгууллагыг бас одоо нөгөө өөрсдөө шимтгэлээ төлж чадахгүй одоо ядж байгаа байгууллага төр дахиад хуулиараа бол ялтж авахгүй торгох шийтгэл алданг тооцох тийм хариуцлага бол хүлээлгэх шаардлага үүсдэг байхгүй. Тэгэхээр яг одоо энэ аяны хугацаанд ирээд гэрээгээ байгуулад 10% төлөөд ингээд дансаа нийлгэсэн байгууллагуудын хувьд тэр гэрээтэй хугацаанд нь бол бид нэр алданг торгуул тооцохгүй.
Тэрийг одоо гэрээгээр үлээсэн үүргээ биелүүлээд явж байгаад бол энэ дээр бол тийм асуудал яригдахгүй. Тэгэхээр бол ажилтгуулагч нар маань харьяалах орон нутгийнхаа нийгмийн даатгалын байгууллагт хандж хүсэлтээ аль биесээр гаргаарай. Нийгмийн даатгалын байгууллагад хандж уулзаарай. За тэгээ та манай нийгмийн даатгалын ерөнхий газрын одоо 77 77 1289 за мөн нийгмийн даатгалын ерөнхий газрын чатбот хандаж бас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. За дээрэс нь харьяалах орон нутгийнхаа нийгмийн даатгалын газарт хандаж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч энэхүү аянд одоо идэвхтэй оролцохыг ажилтгуулагч даатгуулагчтай одоо уриалж байна. За баярлалаа хүндэт үзэгчдээ энэ өдөр мэдээллийн хөтөлбөрийн тодорхойлго болон үгээр өндөрлөө. Баярлалаа.